За тусгай сурвалжлага нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар бид одоо допингийн сэдвийг хөндөж байна. Допингийн сэдв бол одоо үндэсний их баяр наадмаас ахуулаад олимпийн уралдааны одоо бүх тэмцээн уралдаануудаар байнга хөгдөг сэдв. Допинг гэж юу болох? Энийг одоо хэн яаж оруулж ирдэг? Ямар сүлжээгээр зардаг? За энийг одоо тамирчин багш дасгалжуулагч эмчнэр одоо хэрхэн үздэг? Допингийг яаж шинжилдэг вэ? Энэ шинжилгээ ажил нь яаж явдаг вэ? За допингийн байгууллага Монголд одоо яаж ажиллаж байна гэдэг. Энэ бүх сэдвийг базаж нэгтгсэн ийм тусгай сурвалжлага одоо өргөж байна. Допинг гэдэг нь тамирчдад биеийн хүч, хурд, тэсвэр сэргэлтийг хэмлэлээр нэмэх зорилгоор хэрэгэлсэн бодис болон аргыг илтгэе. Манай улс биеийн тамир спортын тухай хуулиа 2024 онд шинжлэхдээ допинг гэдгийг спортын үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглосон бодис хориотой арга болохыг тодтогчээ. Тамирчид дэлхийн допингийн эсрэг байгууллага болох ВАДА-гаас баталсан жагсаалтдах бодис хориотой аргыг хэрэглэж болохгүй. Олон улсад хамгийн түгээмэл допингууд нь анаболик стероид, эритропоетин, өсөлтийн даавар, сэргээ шүүд, цусны допинг байна. Мэдээж тодорхой хэмжээнд тэр стероидын бодисыг хэрэглэнгүүт булчингийн масс нэмэгдэнэ, хүч нэмэгдэнэ. Одоо илүүдэл өөх арилан ч гэдэм үү. Илүү одоо энгийн огт хэрэглэг үнээс бол одоо хүч биар илүү болчихж байна л да. Тийм учраас гүйцэтгэл сайжраад байгаа учраас ерөнхийдөө энэ донтуулах чадвар өндөртөө. Хориотой үзэж орж байгаа бүхэл төрлийн бодисууд гаш нөлөөтэй. Тэр дандаа хамгийн өндөр гаш нөлөөтэй одоо нөгөө өргүүдл энтер гэж яриад байгаа чи S1 англи, S0 англи, стероид, анаболик стероидууд. Энэ бол нөгөө өндөр тунгаар, удаан хугацаанд эсвэл нөгөө давтамж өндөртөө энтер хэрэглэсэн тохиолдолд хоол боловсруулах зам буюу илгийг гэмтэх. За тэгээд хитэх хэрэглээ нь одоо эрэгтэйчүүдэд одоо байхсгүй булчирхай буюу хөхний булчирхайг хит амруулах, эмэгтэйчүүдэд болохоор одоо яадаг эсрэгээрээ сахал ургах ч гэдэм үү. Иймэрхүү гаш нөлөөнүүд их байдаг. Тухайн одоо тэр орсон хэдэн зуун бодис болгоомж өөр өөрийн тустай гаш нөлөөтэй байна. За допинг бол шинэ ойлголтын сэдв биш. Эртний Грекийн үед олимпийн наадамд тамирчид хүч тамир нэмэх төрөл бүрийн мөөг ургамлын анд хэрэгжилж исэн баримт байдаг. Ромын эзэнт гүрний үед морин уралдаанд мордод тусгай хичээл бэлдэж өгдөг байсан ч түүх байна. Өөрөөр хэлбэл спорт үүссэн цагаас допинг хэрэглээ дагалдсан. Харин допинг гэдэг нэршил Өмнөд Африкийн доп гэдэг хатуу ундаанаас үүсэлтэй. 1896 он Бордо Парисын замд уралдааны үеэр Английн дугуйчин Артур Линтон нас барсан. Кокаин, кофеин, стрихнийн холж хэрэглээд уралдсан түүний үхлийг тамирчдын допингийн шалтгаанд анхны үхэлд тооцдог. Дэлхийн 2 дугаар дайны үед Герман цэргүүдэд амфетамин, анаболик стероид, сэргээшийн төрлүүд тарьж байжээ. Энэ нь тэднийг тэсвэртэй болгохоос гадна илүү түрэмгий, айдасгүй байлгах гэдэг чиглэсэн туршилт байжээ. Америк нэгдсэн улсын нисгэгчдийг ч ийм туршилт тойроогүй. 1950-ад он Америк нэгдсэн улсад бодибилдингийн тамирчдын хүрээнд допингийн хэрэглээ эрчимтэй дэлсэн. Бодибилдерүүд булчингийн хэмжээг огцом нэмэгдүүлэх зорилгоор өндөр тунгаар тогтмол хэрэглэж донтцоох болжээ. 1970 он хар тамхины эргэлтийг хянаж байсан Итали Америкийн мафийн бүлэг анаболик стероидын зах зээлийг атгаж эхлэв. Тэд бодибилдингийн тамирчдын тоглосон кинонуудыг санхүүжуулж том булчинтай ирчүүдийг Америк идеал болгосон. Том булчин руу шуурсан ирчүүд Холливуудын жүжигчид, загвар өмсөгчид, шоу бизнесийнхнийг хамарсан допингийн зах зээлийг бүрдүүлж чаджээ. 1980 он допингийн үйлдвэрлэл хэрэглээ болоод сурталчилгааны оргил үе байлаа. Нэг талд эмийн үйлдвэрлэл ба зохисгүй хэрэглээ тэлж байхад нөгөө талд спортын шудраг өрсөлдөөн, эрүүл амьдралын хэв маяг үгүйлэгдэж байлаа. Алдагдсуудаа тамирчдын зууртын үхлийн дараа дэлхийн орнууд спортод дамжуулаад допингтой тэмцэх ёстойг ойлгосон цонх үе байсан юм а. 1990 он дэлхийн допингийн байгууллага хориотой бодисын жагсаалтыг батлаж тамирчдад хяналт тавьж хатуу хариуцлага тооцож эхэлсэн. Допингийн ловрес болж олон тамирчин медаль хураалгаж нэр төр алдсан. Зарим нь эрүүл мэндэ цөөнгүй амьдралаа алдсан. Дэлхийн допингийн эсрэг байгууллагын
энэ үйл ажиллагаа бол зөвхөн тамирчин хүнийхээ л эрүүл мэндийг хамгаалах зорилгоор явж байгаа үйл ажиллагаа гэж одоо энэ нөгөө стандартуудыг уншаад судлаад үзэхээр хамгийн том зорилго нь тэр. Тэгээд ижил тэгш өрсөлдөөнийг бий болгох зорилгоор л энэ том үйл ажиллагааг явуулдаг. Эрийн 3 наадам бол Эртний Монголд ажтын тулааны бэлтгэл, өнөөг хүртэл баяр цэнгэл болгон өвдөж ирсэн өв соёл үндэсний спорт юм аа. Харамсалтай нь хүчит бүхчүүд маань допингоос хол байж чадаагүй. Бүхий цол бай шагнал, нутгийн зөвлөлийн дэмжлэг, хөрөнгө мөнгө, нэр алдрын төлөө элтв бодис юм тэрэ хэрэгсээр удлаа. За бид нар худлаа ажлын танхим дээр үрж ирээд байна. Өнөөдөр нь худлаа ажлын танхим дээр Монголын үндэсний олимпийн орооны одоо бүх гишүүдийн хурал болж байгаа. За хурлын хөтөлбөр заасны дагуу өнөөдөр Монголын үндэсний бүхий холбоог Монголын үндэсний олимпийн орооны гишүүнчлээс хасж байгаа. Хассан шалтгаан бол одоо допинг илэрдэг энэ спортын төрлийг цаашдаа Монголын үндэсний олимпийн орооны одоо гишүүнчлэр байлгахаас татгалзаж байна гэсэн үг. Сайн орж байна. Би тавчгаа ярив. Олимпийн ороогоо хамгаалах хэрэгтэй гэдэг. Тэрэн дээр одоо гишүүн холбоодууд нь допингийн асуудал гараад ирэх юм бол гишүүн холбооноос нь хасах ч юм уу, төлөвлөжүүлэх ч юм уу, сануулгах тийм арга хэмжээнүүд авдаг. Өнөөдөр одоо олимпийн ороогоо үндэсний бүхий холбооноос хамгаалч уу те? Ер нь бол олимпийн ороо бол гишүүн холбоодуудаа дүрмээ дагална гэдэг. Тэр дүрмэн дээр дэлхийн допингийн одоо дүрм журмыг дагаж явах хэрэгтэй. Тэгэхээр гишүүн холбоо нь тэр дүрм журмаа дагаж чадахгүй, тэрийг биелүүлж чадахгүй байх юм бол ингээ өнөөдөр шиг тэр нэг асуудал болоод ингээд хянан шалгах зүйл дээр ингээд шалгагдаад ороод ирдэг. Допингийн эрг маргаан дээр шинжилгээ нотлоход лабораторийн стандарт тамирчны эрхийн хамгаалалт маш чухал байдаг. Допингийн үндэсний байгууллага Монголын үндэсний олимпийн орооны 2 дахь хүрт байдаг. Зүгчгээд гадаад харилцааны хэлцийнхэн дарга нь бидэрт ярилцлага өгөхийг зөвшөөрсөн. Тэр уцаа ирсэн баг. Сайн зүгчтэй хатаалцсан. Бид нар нөгөө хүчгээр ярьснараа допинг шинжилгээ яаж автын тэрийг тайлбарлах гэж. Бидний мод ингээ бэлтжээ сууж байгаа. За допинг шинжилгээнд бид нар ихэд 2 төрлийн сорт цуглуултай. Биологийн дэж. Нэг нь хүний тамирчны шээс үүсгэн тамирчны цус. Тэгэхээр шээсгээ бид энэ томсоо байхгүй шээс нь. Цус нь бол энэ жижиг. Цус нь болохоор юм тусгай температур хадгалдаг юм бортгод хийгээд цусыг аваад АБ савд хуваагаад бас хийдэг ингээд. Тэгэхээр тамирчин манай ажилтны хяналтанд дор өөрөө энэ савн эхлээд шин. Камерын бичлэг явуулсан. Камерын бичлэг явахгүй. За тэнгуүтэ хамгийн бага. За допингийн хяналтын утсыг 4 болон стандартын дагуу бид нар допингийн хяналтын утсыг хүн бүгэлж байгаа. Яг шээсийн гэрчлэлдэг хүн байдаг байхгүй. Гэсэн өөрөө ингэж хуваач хийгээд өөрөө савндаа ингэ хийгээд савал хацдаг байхгүй. Энэ савал хацдаж үзэх үү? Тэг. За үзэх үү? Хай энийг барьчих. За би ингэ ярих уу? За. Юу таглах юм бэ? Чэлэн. Хаа. Одоо онголохгүй үстэй буцаах. Боц гацчтэй юм те. Буцахгүй. Энийг лаборатори дээр өөрөө 3 орчим тонны пресс машин тагийг нэвдэж онголох. Одоо маш найдвартаас маш зузаан шилтэй. Одоо би ингээ хаяа үзүүлээ. Энэ одоо яасан барьсан юм баахгүй ингээ бүрэн бүтэн байж байна. Ийм найдвартаас аваад бид зөөд. Тэгээ АБ савны дугаарууд таган дээрх АБ савны дугаарууд нүүрэн дээрх дугаарууд бүгд хоорондоо таарж ах хэрэгтэй. Энэ давтагчгүй дугаарууд. За тэгэхээр энийг шээжээс солилцоо дараа нь яадаг вэ? Допингийн тамирчин допингийн хяналтын хуцгээд хуц бүгэлдэг байхгүй. Энэ хуц эхний нүүрэн дээр бол юу гэх вэ? Эхний 2 нүүрэн дээр тамирчны мэдээлэл хэн гэдэг тамирчин шинжилгээ өгсөн. За хаана шинжилгээг нь авсан, хэдээ авсан те. Тэгээ яг шинжилгээний ямар савтаа дугаараар шинжилгээ авсан энэ тэгээ бүртгэгдчихдээ. За тэгэнгүүт энийг дууссаны дараа бид нар энэ хувь нь манад үлдээд энэ өнгөө хувь нь заавал бид хадгалах үүрэгтэй дур журмаараа. За хуулбар хүн тамирчд очиод тэгээд лаборатори руу явж байгаа ингэж явт. Тэгэхээр энэ дээр юу харагдж байгаа гэхээр нөгөө тамирчны мэдээлэл бүгд нуухад даалт болчихдог байхгүй. Лабораторио зөвхөн шээсний сорцын самны дугаар л явна. Өөр юу ч байхгүй.
Тэгээ бид нар энэ Тэр шарвал харагдахгүй. харагдахгүй. Өөрөө зориултын цаанаас өгдөг цаас нь баггүй юм. Хоёр талтай юм байтай ингээд. Тэгэхээр бид нар энэ тамирчдын энэ допинг сортын болсон үеийн мэдээллүүдийг бид нар Адамсгийн тусгай системд бүртгэж хийчихдэг байхгүй. Тэгэхээр лаборатори энийг харж агаад энэ мэдээллийн дагуу энэ юуныхын дагуу систем рүү тайланг оруулчихдаг. Бид бол системээр тайлбарладаг. Одоо энэ сэр шүү дээ. Энэ сэрээр нь давхарддаг сэр юм уу? Үгүй огт давхарддаг. АБ сэрч тий. АБ сэрч. Энэ хоёр зүрх магадлал ер нь байд юм байсан уу? Энэ чинь ийм шүү дээ одоо түрүүлсэн шүү дээ. Энэ саунд шээчээд өөрөө хоёр хуваагаад хийж байгаа сав шүү. Тэг яа зүрхээ. Зүрчсэн одоо түүх байд. Багхгүй. Одоо бэгээс шинжлүүлээгээ тамирч яриад шүү. Тий. Бид нар Б шинжлүүлсэн тохиолдол одоо сүүлийн 3 жил гарсангүй шүү дээ. Өмнө бол одоо юм болгол Б-гээ шинжлүүлнэ гэж тэгэл мөнгөдлөө шинжлүүлдэг байсан юм байлаа. Одоо би манайх одоо сүүлийн 23 оны сүүлээс эхлээд нэг ч хүн Б-г өгөөгүй. Танах шээсмээ сольдгоо. Харин тим юм ярьдээ. Тим яриа байна тий. Тим яриа байнг байд. Ягаад ч өмнө байсан юм уу? Одоо ер нь байгаад байгаа юм уу? Бидний ажлыг ингэж хараад байдаг байхгүй. Манай үндсэн ажилчаа тухайн тэмцээнд оролцсон тамирчны байр шагнал амжилтыг баталгаажуулах ажиллах байхгүй. 24 оноос хойш тий шинжилгээ хүрж өгөхөд тагнуул цагдаа хоёр давхар ажиллаж байгаа. Хамт явж байгаа шүү. Хяналт тэгээд зарим нэг гомцсон ус байдаг байхгүй. Яагаад ч юм уу тий. Тэр бас бол ингээд бидний энийг холчлоо, сольчлоо гэж янз янзын маргаан гараад нэгтэй амьдралдаа тогтоогдсон юм байдгүй шүү дээ. Бид нар одоо сүүлийн хэдэн жилүүд бүр ДНК гэдэг хэлчихэж байгаа. Үнэхээр тамирчин шээсээ одоо солилцсон үзэж байвал ДНК-га хэлэгжүүлнэ. Бид нар хэрвээ юм бодис илэрсэн байх юм бол тэр бодис шээсээ 10 жил хугацаанд хадгалж байгаа. Аль улсын энэ лабораторид үзээд байна? За, ер нь бол Баадагийн итгэмжлэгдсэн 33 орчим лаборатори байдаг. Лаборатори болгон бол нэлээд нарийн итгэмжлэлийн үетэйгээр явдаг байхгүй. Тэгэхээр бид нар одоогийн байдлаар 2 лабораторитой ажиллаж байгаа. За, шээсийг бол бид нар арай үн өртгөн хямд дээрээс нь дөрвөн хугацаанд хийдэг гэдгээр нь бүгд хамт Герман улсын дээрээс нь хоцдох Баадагийн итгэмжлэлийн лабораториор хийлгэж байгаа. Тэгэхээр бид 7 сарын 12-нд хариугаа авчаад шинжилгээ сорцоос гуйлчаад наадам дээр тэгэнгүүтээ 7 сарын 13-ны оройгт лаборатори хүргэх гэж байна. Тэгээд 7 сарын 13-ны манай Монголын цаг 7 сарын 14-ний 20 цаг гэхэд бүлээг авчихдаг байхгүй лаборатори. Тэнгүүд 7 сарын Монголын цагаар 7 сарын 16-ны 20 цаг гэхэд хэрвээ илрээгүй бол хариу өгч байгаа. Цэвэр. Сэжигтэй юм уу бодис илэрсэн байх юм бол нөгөө лабораторийн процесс ч нөгөөд давтан хийж авдаг. Тэрээс нь лаборатори хүргэсэн шинжилгээнүүдийн 99% нь 7 сарын 16-ны Монголын цагаар 7 сарын 16-ны орой 8 цагт хариу өгчдөг. Тэгээ зарим шинжилгээнүүд үнэхээр илэрсэн байх үн дээр давтан шинжилгээ хийж эндээс ижих тав ингэж явж байгаа. Тэрний одоо ирэхгүй удаад байна. Тийм сэжиглэл гэсэн үг шүү дээ. Харин цусыг болохоор бид Солонгос улсын лаборатори хийж байгаа. Нөгөө цусан дээр яад гэхээр бид цусны дээжийг авчаад 24-48 цаг дотор лаборатори хүргэх бол цус бүлгэнчтэй. Тэгэхээр Герман руу хүргэхээр жоохон 48 цагт амждаг байхгүй. Тэгэхээр бид яах чаргагүй одоо Солонгосын лабораторид дээр ажилладаг. За допинг илэрсэн тамирчид нэг хэдийн үнцэг яриад. За хамгийн ихнийх нь бол одоо би одоо эмчилгээ хийлгэж ирсэн юм аа. Энийг одоо манай багш дасгалжуулагч эмч уу гэсэн юм аа. Тариул гэсэн юм аа гэдэг. Ийм үнцэг илдэг. За хоёр дахь нь одоо би бусдад хорлогдчихлаа намайг хин нэгэн ордуулчлаа. Одоо би ерөөсөө ийм огт хэрэглээгүй гэж нэг гүрийдэг те. За гурав дахь нь гэвэл хин нэг нь одоо санал болгосон юм аа. Би одоо ерөөсөө энийг ямар нэгэн үйлдэлтэй гэдгийг мдээгүй гэдэг. За ер нь ийм боломж одоо ийм байх одоо боломж байдгүй гэдэг. Яг мэддэг улсуудаас нь асууя гэж бодож байна. Мэдээж тийм юмнууд ярьдаг те. Тамирч тий одоо юу гэдгийг нотлогдсон юм бол миний хувьд те яг одоо баримтаар нотлсон юм бол би сонсч байгаагүй. Одоо мэдгүйгээр хэрэглэж ирнэ байдгүй одоо мэдгүйгээр санамсаргүйгээр гэдэг ч юм уу. Яг хоо допинг гэдэг чинь яг оцолтой. Зүгээр одоо ханиадны эмийн дотор хүртэл одоо допингийн нэг элемент явж явах үгүйсэхгүй. Тэгэхээр мэдгүй хэрэгэлцсэн тамирчид бол цөөнгүй байгаа. Зориудоор хэрэгжилж байгаа тамирчид бол бас байна. Одоо хин нэгний ятгалгаар би одоо очиод ч юм уу багш нь очиод ч юм уу хүн очиод амраа хүчээр хийхгүй бол байх л та. Тэгэхээр тийм одоо идэж ууж яаж байгаа юм бол өөрсдөө хариуцлагатайгаар сайн нягтлах хэрэгтэй байх гэж бодож байна. Бүр допинг хэрэглээ 4 жилээр эрхээ асуулсан тамирчид бол айгу цөөнгүй байдаг. Тэд нар болохоор ямар ч хорлогдох боломжгүй юм болоо гэж надад бол хувьдаа ундаг. Яагаад гэвэл тэр нь хоол гэхээс илүү
тийм тариа бодисоор хийгддэм болохоор хорлогдох юм ч боломжгүй хаа гэж бодож. Мэдээгүй байсан чи миний бид орчлоо гэдэг нэг юм яриад шүү дээ. Тийм одоо бодиттой тийм байна уу? Тэр бол утгагүй асуудал байхгүй. Нэг л өөрөө эргэлсэн бол тэгэл одоо яг ч арга байхгүй шүү дээ. Тэр чинь бол уухасаа өмнө өөрөө дасгалжуулагчаас юм уу, эмчнэрээс юм уу ингэж асуугаад тэгээ тэд нар ч юм бол хэлээд өгнө шүү дээ. Өөрснөө уусныхаа дараа тийч багшийн буруу, тийм дасгалжуулагчийн буруу гэдэг бол буруу л байхгүй юм бол. Тамирчин багтаа яг л энэ нөгөө усаас өгсөн эм витаминийг л хэрэгэлдэг. Тэгээ бүр задлаад тавьсан усаа хүртэл эргүүлж уудаггүй байхгүй юу? Тийм үү. Тамирчин ер нь тийм л ах хэрэгтэй байхгүй юу? Өөртөө хэрвээ чамайг чиний найз чинь юм уу хин нэг нь хорлож боломжтой байхгүй юу? Чи задлаад тавьсан усаа тийш 0 ороод ирэхээр нэг хүн юм хийчихвэл яах вэ те? Задлаад нэг болгосон бол тэрийг тавиад мартсан бол тэрийг хаяа л да. Тэгээ дахиад шинэ ус аваад уучих. Бүр одоо тий огт мэдэхгүй юм надаас гэж гайхаж байгаа хүнийг бол бас гайхчлээ тий. Яа тэгвэл зүгээр нэг буйны агуул улаан загалмай ч юм оруулж ирээ тараасан бодисууд биш байхгүй тэр. Тариа бол нэг 70-80% унших тариа гардаг. Тэгэхээр юу гэмт одоо нөгөө самсруугаар тариа тариулж гэж байх вэ? Биеийн тамир спортын улсын хорооны антидопинг гэх сайт дээр допинг хэрэглэсэн монгол тамирчдын харж ихсалт байдаг. Эндээс үзэхэд допингийг дан ганц бөхчүүд ч биш. Хүндийг өргөлтийнхэн бодибилдинг зарим тулааны спортын тамирчид хэрэглэж байсныг та бүхэн бэлтгэнээ харж байна. Тамирчдын дийлэнх нь хүний эрүүл мэндэд эрсдэлтэй анаболик стероид хэрэглэх замаар булчингийн маасаа нэмж хүч тамираа шудраг усаар өсгсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан юм а. Дэлгэцэн дээр нэр нь гарч байгаа тамирчид зохиш итгэлээ хүлээсэн учраас ингээд орхичоо. Нэг удаагийн алдаагаар нэг насаар нь ялах явдал хитрхи харгас үйлдэл болох учраас бид нар зураг хөргийн тавьсангүй. Дэлхийн допингийн эсрэг байгууллага тамирчдад бүх цаг үед болон тэмцээний үед хэрэглэхийг хориглосон бодис аргын жагсаалтыг баталдаг. Энэ жагсаалт багтсан болгон допинг. Допингийг олох хэцүү юу? Хүссэн болгон авч хэрэглэх боломжтой юу гэдгийг бид үндэсний шигшээ багийн тамирчдын эрүүл мэндийг хамгаалдаг эмчээс лавлсан. Тустай юм бол байхгүй. Яагаад гэвэл тэр чинь өөрөө имийн бодис учраас бүгд л өвчнийг эмчлэх зорилгоор л бүтээгдсэн юм бэлтгэлүүд байхгүй. Имийн санд худалдаалж идэг. Зүгээр ингийн иргэд бол ханиаданд аваад хэрглэж идэг ч юм уу, эсвэл гур соло бактериан сэдрэлийн үед байнга хэргэлдэг ч юм уу. За тэгэл одоо зүрх өвтөд хэргэлдэг ч юм уу. Ийм ингийн юмнууд байдаг байхгүй. Бүх цаг үед хоригдсан имийн бэлтгэлүүдээс манай Монгол улсын имийн бүртгэгдээд зүгээр имийн санд зарагчдаг боцууд байдаг. Хямдхан. Яагаад гэвэл тэр чинь нөгөө тураалтай хүүхдэд төрөлхийн өргөдөлтөд тестостерон дутагдaltaа одоо төрүүлчрахай төмсгний хатангаршлын тэргээд оншуудтай хүмүүс тэргэлж идэг. Эсвэл одоо өсөлт хоцрогдолтой тэргээд онцлогдсон улсууд тэргэлдэг имийн бэлтгэл Монгол улсын имийн бүртгэл бүртгэгдээд имийн сонгон дээр эмчийн жороор олохоор зарагдж идэг байхгүй. Тэгвэл олимп төв дэлхийн уралдаанд оролцдог үндэсний шигшээ багийн тамирчид өвчлөл бэртэл гэмтлийнхээ үед допингийн жагсаалтанд багтаагүй юмыг яаж олж авч хэрэгэлдэг вэ? Манай байгууллагын хувьд бол жил болгон үндэсний шигшээгийн 26 спортын төрөл дээр эмийн тендер зарлаж одоо манай байгууллагаас эм тэмцүүлэлтээр хангадаг гэсэн үг. Тэгэхээр бол яг манай төвөөс одоо холбогдох одоо бэртэл гэмтэлтэй тохирох үз эм тэрэг авч хэрэгэлдэг гэсэн үг. Тэгэхээр энэ манай төвөөс өгч байгаа бүх эм бодисууд маань бас олон улсын допинг эсрэг байгууллагаас шинжилгээ гаргадаг 20 бодисын жагсаалтанд багтаагүй ийм төрөл бодисууд байдаг. Гэхдээ тамирчдад допингийн төрлийн эм тэрэг оруулж ирж зарддаг илрүүлэх шинжилгээнээс өмнө допинго биеэс өгөх арга чаргыг зааж өгдөг хүмүүс мэрсэр байдгийн гинэ. Турк, Казахстан, Орос улбаны улс, Таиланд энэтхгээс ганцгаар оруулж ирж танилын сүлжээгээр зардаг эрэлт дагсан хууль бус ийм бизнес тамирчдын хүчний бэлтгэл фитнесийг дагаж хэлж байна. Урд нь бол нэг 10 хүний хэрэглээ, 10 хайрцаг, 10 хүний хэрэглээний юм урдгсан. Одоо бол чамдаанчуудаар орчд болсон шүү дээ. 2024 25 онд хэд ч Мяти онгоцыг дарж чамдаан бүтэн чамдаан зүрийн допинг зааж байгаа баригт зөөж учраас баригдсан шүү дээ.
2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингис хаан олон улсын агаарын бомтоор Стамбул Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн бүгд найрамдах Турк улсын иргэн улсын хилээр дэлхийн допингийн эсрэг байгууллагын хоригдсан жагсаалтад багтсан 13 нэр төрлийн нийт 29 мянган таблетик 4100 ширхэг сэргээшийн төрлийн эм тариаг хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг хяналт шалгалтын явцад илрүүлжээ. Илэрсэн бодисуудын зарим нь хүнд хэрэглэхийг хориглоно гэсэн анхааруулгатай. Хүний эрүүл мэндэд ноцтой хор нөлөөтэй болох нь тогтоогдсон байна. Үнэхээр нэгдүү одоо тэр ингээд бид нар тэрэн дээр нэг хүчний байгууллагын үгээр авсан 300 орчим сая төгрөгийн допинг. үнэхээр яг ийм байна юм сүлжээ. Сүлжээ байгаа. Тий, сүлжээ байгаа. Байдаг л хэлгүүд одоо бодвол одоо яадаг юм бол бүү өмц. Сүлжээ гэж юм байна уу? За ер нь бол байгаад идэм шиг байлээ. Тий. Аль одоо спортын чиглэлээсээ илүүдлэхүүд одоо оруулж ирээд тэр. За зүгээр яг өмнөх кейсүүд дээрээс одоо өмнөх одоо бид нарын шийдвэрлсэн кейсүүд дээрээс хараад байхад бол ер нь бол дандаа юм бохчуудын хувьд бол хүчний бэлтгэл хийх тал дээр энэ асуудлууд гарсан байгаад байдаг. Тэгэхээр тэр зүгээс л байгаад идэм болов гэж анзаардаг. Бизнес паверын чиглэлээсээ гэсэн үг. Ер нь бол тийм. Тийм сүлжээ бий болцоход тэгээд тэр ч юм бол асар их үнэтэй шүү дээ. Үнэтэй зардын ингэнлээ. Нэг юм ихтэл одоо юусэн бараг сая гарын төгрөгийн чиглэл хамгаалын багаар бодоход. Эсвэл миний хувьд бол ерөөс сонсож байгаагүй. Тэгэхээр одоо олон хүмүүсийг одоо хохироож байгаа энэ чиглэлийн одоо нэлээд хүндрэлтэй асуудлуудын нэг ээ. Зардаг сүлжээ ер нь аль чиглэл рүү та нэг дөхүүлээд ер нь сонсон дууснаас гэж. Ер нь одоо энэ одоо фитнесээр хичээлдэг хүмүүс л гэж би ер нь нуулг хэлэхэд ер нь бол тийм л байгаа шүү дээ. Тийм яриа гараад тийм. Тий, ер нь аяг гардаг. Тэгээд одоо хүн болгол мэдж байгаа шүү дээ. Тэгэл манай бөхчүүд хүртэл одоо худалдаж авч байгаа нь одоо тэгэл дандаа тийм фитнес одоо тиймэрхүү одоо фитнесийн багш нар ч юм уу тиймэрхүү хүмүүсээс л ер нь одоо нуулгүй хилчлээ одоо яах вэ тийм үний юм ч угаасаа 2025 оны 3 дугаар сар эрүүгийн цагдаагийн албаныхан гараараа татах хүчний дэлхийн цомын авраг Иратыг Баянзүрхт үргэх фитнестэй допингийн төрлийн эм бэлтгэл тамирчдад худалдаалж байхыг илрүүлв. Тийм шүү дээ. Тэнд допинг зарж байгаа үйлдэл баригдсан юм шүү дээ. Тийм үү. Тэгээ допинг зарж үйлдэл барь одоо хэрэг нь шүүхтэр очиж байгаа тийм юм шүү дээ. Тэр чи хэрэв хэмжээний допинг зарцсан юм бэ? Бидний цагдаагаас өгсөн мэдээлэл 8 кг ч л үү. 8 кг. Тий. 2025 оны 4 дугаар сар цагдаагийнхан хүндийн өрөлтийн шигшээ багийн дасгалжуулагч Хос хоёроос Only for Russian National Team гэх допингийн тариа болоод ийм их хэмжээгээр хурааж бусдад зарж байсныг илрүүлв. Хос баяр Иратнаар нь Монгол улсад бүртгэлгүй имийг хууль бусаар хилээр оруулж ирж худалдааснаас гадна мөнгө угаасан хэрэгт яллагдагчаар татагтаад байна. Уг хэрэгт үндэсний бүхийн цолтнууд мэдээлэл өгсөн бөгөөд худалдан авч тэдний заавраар хэрэглэж байснаа хүлээсэн юм а. Спортын арбитраар допингийн асуудлаар маргаа хийсэн солоо авраалгасан бөхчүүд эм тариа авч байснаа мэдүүлжээ. Шүүх гимбурууг тогтоогоогүй боловч уг мэдээлэл хийдийнэ олон нийтэд ил болсон юм а. Нөгөө алдарт тэр дасгалжуулагчтай холбоотой болж бөөнөр эдэрч баригдсан шүү дээ. Тийм. Ямарс тос хоёр гэдэг нэг нэг дасгалжуулагч байгаа. Алдарт эдэр хамтдаа бөөнөрөө баригдсан. Тэр нь хоорондоо ингээ бөхчүүд зардгүй. Магадгүй. Тий. Үндэсний бүхээс одоо допингийн шинжилгээ авах ямар шаардлагатай ингээд те. Тэрэн дээр одоо юу гэж хэлэх вэ? Одоо за үндэсний бүх өөр их онцлог спорт л доо. Их онцлог. Яагаад гэхээр үндэсний бүхийн спортын хичээлж байгаа улсуудын тодорхой өв нь их спортын заавал харьяалтай байдаг. Эсвэл их спортод дамжиж орж ирдэг. Одоо манай Дархан авар Бацуурыг харалт. Жудо, самбо, чөлөөт сойрчин спорт те. Лхав гэрэл зааны хар те. Чөлөөт. Батмагна арслан гар. Чөлөөт те. Ингээд яад вөхөр тодорхой хэмжээний тамирчид нь одоо ч гэсэн үндэсний бүх хичээлээс гадна олон улсын тэмцээнд явдаг олон улсын хэмжээний их спортын тамирчид байна. За тэгэнгүүт бид нар үндэсний бүхийг допинг хэрэглээ, допинг шинжилгээ авах болцохоо гэлжих юм бол тэднийг яах юм болчиход байгаа байхгүй. Нэгсэндээ экспортоор хичээлж байгаа бол та нар болохгүй шүү. Экспортоор хичээлдэг нөгөө та нар дураараа бай гэдэг ийм ялвартай байдлаар хандах очиод дутагдaltaй л да. Дээрээс нь энэ допингтэй тэмцээн Монгол улс ч 2002 оноос хойш яваад байгаа шүү дээ. Хуульчлаа. Янз янзаар үзэж байна. Алдаатай ч оноотой ч юм уу. Тэгэхээр хуультай бид нар журамтай, дүрмтэй болохоор энийг одоо бид үндсээ бүхий гаргана гэдэг бол одоо хэцүү л байна. Монголын үндэсний шигшээ багийн одоо тамирчид
жилийн одоо уралдаан тэмцээндээ ороод допингийн шинжилгээг бол өгөө сурцсан. За жилд бараг 3-4 ч өгж байгаа зарим нь. Зарим нь 20 өд өгдөг тамирчид байд юм байлээ шүү дээ. Энэ тамирчид бол ингээд допинг гэдэг бодисыг танин мэдээд холбоотны үйл ажиллагаагаа сайжруулад багш дасгалжуулагч нь ажиллаад энэ хувийн сахилга батаа сайжруулад ингээ явуул энэ допингийн шинжилгээ дээр одоо бүдрэхтэй энэ хорт бодисоос өөрийгөө хамгаалахад бол гайгүй байх гэж бодож байна. За гол юм бол одоо энэ манай Монголын үндэсний бүхийн одоо асуудал байгаа тийм. За үндэсний бүх одоо жилд бол наадмаар л өгж байгаа. За зарим тохиолдолд одоо наадмаас нэлээд хоногийн өмнө юм төвөрчсөн байдлаар авж байгаа юм байлээ. За энийг бусад тамирчид чиг, бусад спортчиг жилд одоо дор хаяж 2, за ер нь 3, 4 тэ авдаг болчвол допингийг одоо лөөвөрдөх тэ допингийн шинжилгээг лөөвөрдөх юм боломжгүй болно. За энэний сайн тал гэж байна. Сайн тал бол тэр тамирчны эрүүл мэндийн дамнаас аврагдана. За цаашдын одоо буруу одоо жишгүүд тогтохоос бас сэргийлнэ гэж ийм гаргалгаа байгаа. За энэ гаргалгааг допингийн үндэсний байгууллага бүхийн холбоо хоёр бол ярьж байгаа юм байлээ. За энийг шийдэхэд мэдээж төсөв хэрэгтэй. Энэ 3 асуудлыг шийдчихэж үндэсний бүхийн спорт одоо энэ допингийн аюулаас аврагдах нь байна. Тусгай сурвалжлага нэвтрүүлэг энэ төрөд өндөрлөж байна.